Өнөөдөр улсын хурлын хаврын чуулган нээлттэй хийж байна. Хаврын чуулганы нээлтээр Монгол Улсын ерөнхийлөгч эдлүүдээр зүг хийж байх үед Монгол ардын намын гишүүдээр энэхүү чуулганыг олон гарсан. Тэгэхээр Монгол ардын намын гишүүд дэмжигч болон иргэд өнөөдөр сквадрын талбай цугласан байна. Тэгэхээр энэхүү цуглаан дээр чуулганы хуралдааныг олон гарсан Монгол ардын намын удирдлага гишүүд нь хүрэлцэн ирсэн байгаамаа. Тэгэхээр тэдний чухам ямар шалтгаанаар чуулганыг олон гарсан талаарх тайлбарыг одоо хүргье. Улс орны эдийн засаг нийгмийн амьдрал дараачлаа хүмүүсийн цалин тэтгэх гэмж нэмэгдэхгүй байна. Энэс болоод бодит бодлого буурч байна. Юмны үн нэмэгдэж байна. Хамгийн гол нь хууль тогтоомж нэмэгдэхгүй байна. Дураараа ашиглаж байна энэ эрх авчралыг ёстой үнэнд гүйцэгдэл ярьж байна. Тийм ч учраас бидний ярьж байгаа юмыг давтаад өчиг зогсож байгаа энэ үнийг сонсоод суух хэрэг байхгүй. Тэргүй ярьж байгаа юм ард түмтэйгээ хамт ирж яаж хуваалцъя тэр хуралдааныг орхиод хаяад гараад ирсэн байгаамаа. Яг тэ энэ ч одоо нэг 23 жил болж байна да. 90 оны үеийн явдлаас хойш. Энэ хугацаанд чинь ардын нам дангаараа 2 удаа засаг барьсан. Ардчилсан нам 1 удаа засаг барьсан. Үлдсэн хугацаанд нь хамтар засаг барьсан ийм хугацаа байд юм шүү дээ. Нийт дүнгээр энэ 23 жилийн чинь 13 орчим жил нь дангаараа засаг барих юм уу хамтар засаг барих ажиллагаанд энэ ардчилсан нам оролцсон шүү дээ. Тэгээд энэ улс оронд болж байгаа үйл явдлын болохгүй байгаа бүх юмыг өөрсдөө засаг барьж байгаагүй юм шиг өөрснөө ерөнхий сайд ерөнхийлөгч байгаа хүмүүс яриад эхлэхээр чинь тэм сууж авах шаардлагагүй шүү. Элбэгд орж чи 2 удаа ерөнхий сайд бол одоо ерөнхийлөгч удаа 4 хугацаанд дуусч байгаа үз. Тэгтэл өнгөрсөн дөрөвлөгөө энийг мартчихад дайраад эхлэхээр чинь бидний дэнд сууж дэмий юм сонсчих шаардлага байна. Улс төрийн тэмцэл бол ямар ч хэлбэртэй байж болно. Тийм учраас бид нөхцөл байдлыг харж байгаад чуулганы уралдааныг орхилоо. Яагаад гэвэл улсын хурлын даргын хэлж байгаа үгэнд ч гэсэн Монгол улсын ерөнхийлөгч хэлж байгаа зүг нь энэ өнөөдөр талбай дээр хүмүүсийн ярьж байгаатай Монголын амьдралтай зөрүүтэй тийм зүйлүүд яригдж байна. Жишээлх юм бол амьдрал сайхан болж байна. Төр төлөвшөж байна. Хууль цаастаа улс бий боллоо. Монгол улсын нэр хүндэтгэл дахин тавцан дээр өсөж байна. Шудраг шүүхтэй боллоо гэж ингэж яриад байхад одоо бид нар ийм зүйлийг сонсоод байх бол ачаалал байх. Энэ бол ойлгомжтой. Тийм учраас тэнд одоо худал үг сонсч байсан дөрвөл энэ ард түмтэйгээ ярилцсан дээр гэж одоо түрээд ирлээ. Ер нь бол одоо хэд нэгийг доош нь хийсэн. Алдаа оноо аль алинд байгаа урагшаага харж яваа. Энэ одоо зүйлээр Монгол ардын нам болон Монгол ардын хувьсгал намын гишүүд ерөнхийлөгч хэлсэн үгийн зарим хэсэгтээ өөрсдөө сонсох гэсэн санд нийлэхгүй байгаа учраас гарсан гэж байна. Тэр манай улсын хурл дахь Монгол ардын намын бүлэг хуралдааны орхон гарсан шалтгаан бол одоо нэгдүгээр хууль ясны. Яагаад гэвэл улсын хурлын тухай хууль, улсын хурлын чуулганы хуралдаан дэгийн тухай хууль зааснаар үндсэн хуулийг зөрчиж гинэ гэсэн үндслээр бол одоо тухайн улсын хурлын гишүүд хуралдааны орхон гарч болдгоо. Энийг бол одоо хуулийн хүрээнд авч үздэг. Нэгдүгээр, хоёрдугаар яагаад үндсэн хууль зөрчсөн бэ гэж. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд бодитоогоор де факто гэж ярьдаг бодитоогоор 2 удаа үндсэн хууль зөрчсөнийг үндсэн хуулийн зэс тогтоосон байна. Одоо мөн цаашаа үндсэн хууль зөрчсөн үйлдүүдийн үндсэн хуулийн зэсээр хэрэг үүсгэж явж байна. Тэгэхээр үндсэн хуулийг зөрчдөг ерөнхий сайдтай байж болох уу? Монгол улсын үндсэн хууль зааснаар Монгол улсын ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг засгийн газрын өмнөөс улсын хурлын өмнө хариуцдаг. Тэгэхээр бид өнөөдөр хууль шудраг усыг ярьж штэ. Ардчлалыг ярьж байна. Тэгэхээр Монгол улс төртөө тэр хуультай үндсэн хуультай орон муу юм бол Монгол улсын ерөнхий сайд нь өөрөө хуулийг сахиж мөрддөг байх хэрэгтэй. Тэр тусмаа үндсэн хуулийг. Тэгэхээр үндсэн хуулийг зөрчдөг ерөнхий сайдтай хариуцлага тооцох ёстой. Энэ үүднээсээ бол бидний өнөөдрийн явуулж байгаа үйл ажиллагаа бол нэг зүйлийг хэлж байгаа. Энэ үндсэн хууль зөрчдөг ерөнхий сайдтай засгийн газар байгаагаас болж төрийн алба төрлийн алба болж байна. Хэвлэлийн эрхчлөлөө хаагдаж боогдож байна. Одоо 700 гаруй тэрбум төгрөгийг мах, гурил, ноос, бензиний үнэ зориулаад үнийн өсөлтийг зохицуулах гэдэг ингээд урамшуулалт өгсөн байна. Энэ аль компаниудад өгөв үр дүн ямар болов? Өнөөдөр Чингис хааныхаа нэрийг барьцаанд тавиад 1.5 миллиард долларыг маш их зүйл хийнэ гэж амдаад өнөөдөр үр тавьж сууж байна.
Тэгэхээр энэ болгон дээр дугаа байж болохгүй юм. Эрх мэдлэлтүүдээс зөв ажиллахыг шаардж байна. Эрх мэдлэлтүүд хэрвээ буруу ажиллавал ард түмэн алддаг. Сөрөг хүчин алдвал ард түмэн алддаггүй маа. Ард түмний архишганд хогордгийг. Нэг учраас бид бүхэн ард түмнийхээ өмнөөс энэ олон түмний өмнөөс энийг шаардсан ёстой. Таны татвар төлөгчдийн мөнгөөр нураараа явуулах боломж эрхлэгчдэд байгаа болохоос сөрөг хүчтэй байгаа биш. Бид нар тэрийг хэлж цорын ганц хамгийн том зохион байгуулалтаа улсын хүчингүүд өнөөдөр Монгол парламентын ардын нам байна. Ардын намын парламентт нуу одоог нь хорж хязгаарлаж байгаа учраас бид парламентын доторч гадна Монгол улсын үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаа явуулнаа л гэж байна. Монгол Ардын намын гишүүс хойрын талбай цугласан иргэдтэй уулзж үгээ хэлж байх үед Улсын хурлын гишүүнээр Монгол Ардын улс намаас жагсаалтаар сонгогдсон Улсын хурлын гишүүн Баян Сэлэг хүрэлцэн ирсэн нь олонний анхаарлыг татаж байлаа. Тэрээр ард түмэндээ үгээ хэлэхээр намаа төлөөлж бус өөрийнхөө үзэл бодлоор ирсэн гэдгээ хэлсэн юм аа. Би өнөөдөр энэ талбай дээр нийгэм шударгаасыг тогтоохын тулд хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байхад би амьдралаас тасарсан юм шиг тэр дотор өөр юм яриад байж болохгүй. Улс төрийн хэлбэрдүүлэлт явагдаад нийгэмд хүний эрхийг зөрчөөд хүний эрхийг уландаа гიშгээд тэгээ шударгаасыг өнөөдөр байхгүй арчлал нэрийн дор байхгүй болгож байгаа энэ хүмүүсээ тэгээ худлаа ярьж байгаа үгээ сонсож суух би шаардлагагүй шүү дээ. Би ард түмний төлөөлөлт энэ ард түмэн дундаа орж ирж байна. Үзэл бодлоо илэрхийлж байна. Тэрнээс биш би албан ёсны хилэлцэж байгаа хуулийн хилэлцүүлгийн үед би гарч ирсэнгүй шүү. Та бол Монгол Ардын улс намын гишүүн Монгол Ардын намтай нэгтгэж гэж ойлгож болохгүй эсгэж байна гэж. Хүн гарч ирээд үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал мушин гуйлах шаардлага байхгүй байх гэж би бодож байна. Өнөөдөр үзэл бодлоо илэрхийлэх хэрэг хинт ч байх ёстой. Танд ч байх ёстой, энэ хүнд ч байх ёстой, надад ч байх ёстой. Үзэл бодлоо илэрхийлснээр төлөө хардсан сэвдэж бас болохгүй. Зохиотрын талбайд болж буй Монгол Ардын намын гишүүдийн жагсаал үргэлжилж байна. Монгол Ардын намаас улсын хурл сонгогдсон гишүүд ээж дараалан үг гэж дуусаад жагсагчдын хамт засгийн газрыг огцруулах шаардлага бичиг өгөхөөр төрийн ордон руу хөдөлсөн юм аа.